Монголоос 2025 онд газрын тас боловсруулах үйлдвэртэй болохоор зорж байна. Бүтээн байгуулалтын 4 багц ажлаас бүрдсэн үйлдвэр Дорногов аймгийн Алтанширээ суманд баригдана. Эхний багц ажлын бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн. Эх он дуусахаараа гүйцэтгэгч компани ажиллаж байна. Харин дараагийн 2, 3 дугаар багц ажлын барилга угсралтын гүйцэтгэх компани тодорч өнөөдөр төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниуд гэрээнд гар үсэг зурлаа. Газрын тус боловсруулах үйлдвэрийн 1-р багц ажил төлөвлөгөөний дагуу баригдаж байгааг үзэгчтэй харж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр Бүгд найрамдах энэтхэг улсын GMC Project India компани ажиллаж байна. Эхний бүтээн байгуулалт дууссаны дараа анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн гүн боловсруулалт, патенттай технологийн байгууламжууд баригдах ёстой. Тэгвэл энэ ажлыг буюу үйлдвэрийн 2, 3 дугаар багц болох вакуум нэрлэгийн хий ялгах байгууламж, түүхий тос болон эцсийн бүтээгдэхүүн агуулгах сав, ачиж буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем болон 35 мегаваттын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Бүгд найрамдах энэтхэг улсын Mega Engineering Infrastructure Limited компани тендерт шалгарсан. Захиалагч болон гүйцэтгэгч талууд өнөөдөр хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Тэгэхээр одоо энэ компани наривчсан зургаар ажлын зурагч нэрлэл тэрийг хийгээд одоо худалдаж аваад за ингээд барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Эх жилийн 100 гэхэд манай 2, 3 дугаар одоо технологийн үндсэн байгууламж болох одоо атмосферын нэрлэгийн байгууламж, вакуум нэрлэгийн байгууламж яг бид нар хий ялгах гэж ярьж байгаа гэвчиг одоо энгийн нэрлэгийн байгууламжийн толгой бүтээгдэхүүнийг ялгах одоо юм анхан шатны үндсэн одоо үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудад баригдаж эхэлнэ. Mega Engineering-ийн хувьд бол бид бүхэн 30 жилийн туршлагатай дэлхийн 20 гаруй орнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс дурдах юм бол одоо Африкийн Танзани, Европ, Америк гэх мэт орнууд хийж байгаа. Энэ туршлагаас дээр бид нарт тулгуурлан төслийг цаг хугацаанд нь үндсэн төсөвд нь багтаа, аюулгүй чанартай биелүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг та бүхэн хэлье. Mega Engineering Infrastructure Limited компани газрын тус боловсруулах үйлдвэрийн 2, 3 дугаар багц ажлыг хамттан гүйцэтгэнэ. Тэд 2025 оны 4-р улиралд үйлдвэрийн гол бүтээн байгуулалтыг барьж дуусгах үүрэг хүлээж байна. Энэ төсөл бол энэтхэг улсын хувьд бусад улс оронд хэрэгжүүлж байгаа олон улсын том төсөл нь. Харин Монгол улсын хувьд эргэн бүрт хамаатай мега төслүүдийн нэг. Иймд 2 улсын засгийн газар төсөл амжилттай дуусгахад дор бүрнээ хичээх шаардлага тулгарч байна. Энэтхэгийн засгийн газраас жил бүр Монголын 25 мэргэжилтнийг энэтхэгт засгийн газрын тэтгэлгээр сургана. Ер нь үйлдвэр ашиглалтанд ороход 600 орчим инженер бэлтгэгдсэн байх учиртай юм. Үйлдвэр эцсийн дүнд чанартай баригдахын тулд хугацаа хэрэгтэй. Хяналтын асуудлыг төслийн менежментийн зөвлөх Engineers India компани хариуцаж байгааг хэллээ. Энэ барилга сэтгэлтийн гэрээнүүд нь одоо нэг нь жишээлбэл 16,000 гуйц, нөгөөх нь одоо 7,000 гуйц. Ийм одоо гэрээнүүдийг байгуулахад өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас нэлээд хүчин чармаалт, хүн хүч, цаг хугацаа одоо ирч хүч зарцуулсан одоо ийм ажил байлаа. За ийхүү газрын тус боловсруулах үйлдвэр нэг шат ахлаа. Өнгөрсөн 5 жилд Монгол улс Бүгд найрамдах Хятад ард улс болон Оросын холбооны улсаас 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авчээ. Нийт 1 тэрбум орчим Америк доллар зарцуулсан тооцоол байна. За нийт импортын 25-аас 35%-ийг эзэлж байна гэсэн үг. Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орсноор гадагшаа урсаж байгаа энэ мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломж бүрдэх юм а.